хүмүүс бас гайх баха. Их эрдэн кекс дорсон. Хүүе, ийм ярьж бол. Энэ цаас чинь кекс гэж мэддэг юм уу? Би бол кекс гэж бол мэднэ. Чи яг юу юм ярэ? Сайн байцгаана уу? Keks podcast-ийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдөр бас маш сонирхолтой зочин байгаа. Та бүхний одоо Mongolia аюулгүй монголчуудын Mongolia Got Talent-ийн яалагч сүүлийн үед бас одоо дэлхийн Got Talent-ийн финалд оролцож исэн шоуноос харсан байгаа. Тэгээд бас сүүлийн үед бас Mongolian Country гэдэг урсгалаар бас амьдрал баялаг гэдэг цомог гаргасан. Эрдэнэт 5 сарын 4-нд тоглолтоо зайсан хил дээр хийж байгаа. Инх Эрдэнэ байна. За бүгдээрээ сайн бацхан уу. За урилга авч ирсэнд баярлаа. За баярлаа. Нүдэ анжгаад хоолойг чинь сонсож болох уу? Гэтэ нүдэ анилтгүй бас хөөх юм байна. Анх удаа ингээд яг битээр уулзж байна. Өмнө зурагтаар л харж исэн хүн байна. Тийм, ер нь бол яг гурлаа ер нь би нэгээ дандаа дэлгэцний занаас харж байсан. За тэгээд Keks podcast-ээр бид нэг сайхан хоолойтой залууг урьлаа. Тэгээд манай бүсгүүчүүд бас баярлж байгаа ах гэж итгэлтэй байна. Тэгээд амар их сексэр штэ одоо. За гай үгүй хоо. Тэгээд зүгээр айлгаж байгаа шүү, зүгээр тоглож байгаа. За тоглолт болгож байгаа. Тэгээд тоглолтын бэлтгэл ихээр явагдаж байна. Ер нь бол бэлтгэлээ хийгээл ерөнхийдөө амьд хөгжмөнтэй болохоор бол маш их бэлтгэл хийдэг. Тэгээ өдөр болгон тэгэл нэг 3-4 цаг бэлтэл. Тэгээ яг хөө мэдээж хамт олон баг байгаа болохоор яг хөө бус зүйлд харцангой санаа зовхон гайгүй. Тий. Тоглолтоо 5 сарын 4-нд болно зайсан хэл. Тэгээ тоглолтоо хизэнээс тоглолтын дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд цомгоо бол ерөнхийдөө бол нодон гаргацсан байсан тийм цомог өмнө жил гарсан. Тийм өмнө жилийн одоо цагаан сараар яг гарсан music одоо Spotify зэрэг одоо юмнууд дээр платформуд дээр бол байгаа. Тийм одоо яг битээр бол тоглолтын дээр хүрээд ирж байна. Яг CD маань бол тэгээд одоо тоглолтын бэлтгэл гэх юм бол мэдээж одоо ер нь бол нэлээд удаан хугацаанд ярилцж байгаа. Тэгээд хийж байгаа. Гэхдээ харьцангуй нөгөө бидний банк одоо тоглолдог гэдэг ч юм уу тийм зүйлс байдаг болохоор бас одоо яг хөгжмийн бэлтгэлийн хувьд бол харьцангуй гайгүй. Тэгтээ бол амьд хөгжимч өөрөө одоо ансамблийн одоо бүгднийг одоо нэг хүн шиг тоглох хэрэгтэй гэдэг үгнээс банк бэлтгэлтэй байдаг юм бол. 5 сарын 4-нд юм байна тий зайсан хилд. Би тэгээ билетүүд харсан л та. Би очиж үзэн. Даа ч нэг асуудал нэмэ гэвэл одоо ганц би хүмүүст бас нөгөө би нөгөө бүтэн цамгийг сонсож үзлээ. Тэгээ ерөнхийдөө хосоороо үзэхэд надад хамгийн гоё санагдсан юм очиж үзэх. Бас ер нь тийм үстэй тий. Тийм мэдээж хосоороо ч хэлтгүү ядаж байгаа. Хандаа явах бол хамгийн зүг санагдсан. Яг гэвэл нөгөө ширээнүүд байгаа учраас одоо заавалчгүй нэг таньдаг хүнтэйгээ нэг ядаж нэг хандаа нэг хүнтэй явахгүй бол ганцаараа явах юм бол одоо нэг ширээн дээр суунгууд хажууд нь одоо 4 хүн ч юм уу яг таньдаг хүмүүс суунгуудаа тэгэлж эрсдэл бүх юм байна шүү. Тэрийг анзаарах хэрэгтэй юм байлээ. Ер нь би гэхдээ ер нь тоглолт ганцаараа үзчихдэг л дээ гэсэн. Би ч гэсэн үздэг. Гэхдээ яг ингэ энэ тоглолтыг үзүүдэд за нэг хандтай хүнд явал ерөнхийдөө айтайхан байх юм байна л гэж бодсон. Заавал нэгэндээ хэлэхгүй за хоёр таарч байдаг. Тустай. За тэгээд юугаар билетийн хаагур худалдаж олж авлаа. Тикет мен дээрсэн шопер. Тикет мен. Ер нь тикет дээр л байгаа. Баха. Би одоо бас нөгөө бүх маркетинг энэ төрлийн ажилд оролцуулахгүйгээр нөгөө бид нэрийг яг одоо хөгжим талаасаа илүү гоё байгаасаа гэсэн үднэс тэгээ манай баг ажиллаж байгаа болохоор ерөнхийдөө яг тэр болгоно нэг нь бас хэлж мэдэхгүй байна. Гэтэ ер нь тикет дээр бол байгаа. Зөө. Окей. Тикет дээр Tiktex CGMN гэд шинээр яатсан юм лээ шүү дээ. Одоо шинэ платформ вебтэй болсон юм шиг надад санагдсан. Тэгээ сүүлд нөгөө сарын туяагийн сарын хичээн тоглолтыг үзсэн байхгүй. Тэг би ганцаараа баг хөдчих үзсэн.
Зайсан хэл дээр тий. Зайсан хэл дээр. Тий. За. Тэгээд амьдрал баялаг гэдэг нэр уучлаарай амьдрал баян гэдэг нэртэй цомог 9 дуутай. Тэгээд энэ цомгон дээр хэр удаан ажилласан. Дээрэс нэмээд одоо бас танаа лейблчийн ерөнхийдөө Монгол country music гэдэг шинэ орсгол гэж нэрлэж болно те. Тэрийг ингээд Монголдо дэлгэрүүлж байгаа. Тий одоо манай Nave Naman Records гэж байгаа. Тэгээд одоо манай хамгийн яг эхний артист маань бол Баатар байсан. За тэгээ яг миний цомгон дээр гэх юм бол ер нь 22 оны сүүлээс ахуулаад ерөөдөө л ажиллаж эхэлсэн. Хамгийн анхны одоо сингл нь бол 15 сарын гэдэг дуу байгаа. Тэгээ амьдрал баян хоёр ер нь бол хамгийн анхны хоёр одоо дууны. Тэгээд ерөөдөө нөгөө энэ чи стил нөгөө зүгээр юм офсын ард суудаг ажил биш тийм болохоор яг юм хугацаа зааж ажиллана гэхлээр өөрөөс жоохон төвөгтэй болцдог. Тэгээ ингээд яг одоо жил орчим хугацаанд ерөнхийдөө бол яг ингэж хийгдсэн 21 оноос хийгдсэн юм биш. 21 оноос яг цомгийн төсөл эхлээд тэгээ 23 оны цагаан сараар ерөнхийдөө бол бэлэн болсон. Тийм цомог байж байгаа 9 дуутай. Тэгээд 3 дуу нь болохоор одоо хуучны 3 дуу гэсэн. Одоо шинэ найруулгатай олгож дуусан байгаа. Тэгээ яг аль биесний зөвшөөрлөлтөөр тийм. Тэгээд яг манай бидний бас нэг зорддог гоё одоо гол зүйл нь хуучны сайхан дуунуудыг одоо сэргээж илүү их залуу хүүхд дүүнэртэй ч юм уу сонсгох. Тэгээ ийм сайхан дуу байсан шүү, байдаг шүү гэдгийг одоо ерөнхийдөө бас хүргэх тийм хүсэлтэй. Тэр нэг дуу A-Sound-ийн бас нэг дуулж исэн дуу. Тийм 30 жил хамт байгсан. Тэр чинь гэхдээ A-Sound өөр нэг дээр үе дуу coverж исэн зүйл A-Sound-ийн одоо өөрсдийнх нь дуу. Яг өөрсдийнх нь дуу. Хөгжмийн продюсер A-Sound хамтлагийн bass гитар чинь мөнх болт гэдэг хүн байдаг. MB гэдэг дуудтай. Тэгээд энэ мөнх болт дах юм аа яг өөрийнх нь яг үг аяг зохиосон тийм дуу юм байна. Юуны тавгийн дуунуудыг ингээд сонсонгууд нь надаа мэдээж амьд хамтлагаар тоглож байгаа учраас амар гоо аянууд нь таалагдсан. Одоо ялангуяа зарим үед одоо хөгжмийн дэмсэг одоо бүрээ хөгжим эсвэл нөгөө нэг аккордеон юм шиг тэгээ тэр нь надад амар гой санагдсан. Тэгээд яага амар сонирхолтой би сүүлийн нэг сар нэг Америкийн country дуучин Morgan Wallen-гээс их сонсож байгаа. Тэгээд дэлхийд даяар ер нь Америкт country music одоо ингээд буцаж ингээд сэргэн мандаж эхэлж байгаа. Одоо нэг юуны 5-10 жилийн өмнө одоо хипхоп, рэп, трап одоо Lil Pump гэх мэт артистуудыг одоо хөгжмийн одоо лейблүүд маш их одоо гэрэлдэг байсан бол одоо бол эсрэгээрээ country music хамгийн одоо эрэлттэй болж эхэлж байгаа. Тэгээ ингээд цаашаа яваад Монголд бас Mongol country гэдэг хөгжиж байгааг бодонгууд надад бүр амар гой санагдсан. Тэгээ ер нь бол яг бидний зорилго ч гэсэн ингээд одоо бид нэр ингээд бас бүх юмнаас хотшоод байж болохгүй тий. Тэгээд ерөнхийдөө бас амьд хөгжим гэдэг зүйлийн нэгдүгээр сэргээе. Сэргээж байхад байсан л та нэг амар байгаагүй юм шиг гэсэн. Тэгээ илүү гоё буцад одоо хүмүүст олон одоо төрөл жанраар ч юм уу хүргэе гэдэг үндсэлтэйгээр тэгээ дээрэс нь одоо country гэдэг чинь нэг талдаа одоо ингээ манай баг ардын урлаг тий зохиол одоо манайхан бол нийтийн дуутай илүү жишдэг штэ тий. Тийм тэгээ минийх бол баг ардын юм шиг тийм амар гоё одоо юутай одоо яг Америктэй бол ийм ардын мөртлөө орчин үеийн тий одоо үгэн хөтлөлийн ийм гоё түүхтэй ч юм уу тий тийм байдаг болохоор тэгээд дээрэс нь одоо миний одоо яг дуулдаг төрөл тийм тэгээд одоо манай Баатара гэдэг дуучин ч гэсэн одоо өөрөө уртын дуучин. Тэгээд ингээд илүү гоё амьд хөгжимтэй гадаадын одоо country гэдэг тэр одоо хөгжим ч гэсэн илүү цогцох юм болов гэдэг үгнээс яг Монгол country гэж одоо санаачлаад гэх юм уу явж байна да. Тэгээ лейблийнхаа тухай ярьж болох уу? Тэгээд quiz ах юу харагдаад байдаг шүү дээ тий. Тийм манай лейбл бол тэгээ угаасаа бас олон хүнийг бүлтүүтэй байж байгаа. Тэгээд одоо манай продюсер нэг нь болохоор quiz ах. За манай хөгжим продюсер нь
мөх бол тэгээд түрүүний саундын бейс гитар чинь. За тэгээд мэдээд амьд хөгжмийн хамтлаг байж байгаа. За тэгээд одоо бичлэгийн студ гэх зэрэг одоо ер нь бол бүх юмыг айлхоор ингээд багтаагаад тэгээд одоо шинэ одоо системээр гэдэг ч юм уу те бид нар ингээд айлхоор энийг зөв бизнес талаас нь ингээд хөгжүүлэх гээд бас нэг төрлийн одоо хүчээсээрээд явж байгаа тийм хүмүүс байж байгаа. Тэгээ ер нь сүүлийн үед хөгжимч нь ер нь хуучны дуунуудаас одоо сэмплтэж айгүй их дуунууд хийдэг болсон шүү дээ. Одоо 80 маяад оны City Pop Mob эргэж одоо Weekend дээр гарч ирдэг ч юм уу те. Тэр нь өөрөө бас нөгөө яг сонсогчтой хувьд надад бол амар гоё зүйл юм шиг санагддаг байхгүй. Одоо жишээ нь чи A Sound-ийн дууг дуулсан байгаа чиний хувилбарыг сонсоод тэр хүн таалагдчихлаа. Өмнө нь байсан ямар хувилбар байсан бэ гэд магадгүй сонсоогүй хүүхэд ч юм уу дүүнер байвал A Sound-ыг эргэж цааш нь сонсдог ч юм уу те. Эсвэл Weekend-ийг сонсч ирсэн хүмүүс энэ ямар дуунаас одоо самплтцэн. Одоо жишээ нь Doja Cat-ийн нэг дуу жишээ нь бараг 60 70-аад оны дууг эргүүлээд ингээд татаад яг орчин үеийн юунд ингээд одоо сонсогчдод хүргэж штэ. Тэр нь өөрөө бас нэг юм эрэл хайгуулын бидний өмнө нь мэдхгүй байсан зүйлүүдийг ингээд цаашаа ингээд мэдхэд амар гоё хүргэдэг. Тэгэнгუთ одоо Монгол контри гэдэг дээр ч гэсэн бид нар ингээд яг ардын дуугаа ингээд бүгдээрээ яг нарийн сайн мэддэггүй штэ. За тэгэнгუთ магадгүй яг энэ дуу маань өмнө ардын дуу байхдаа ямар байсан бол те. Яг яаж сонсогдох уу гэдгийг ингээд хүмүүс ухаж цааш нь ингэж би бинийгаа олж мэдэж тэгж сонсно гэдэг бол надад бас амар гоё санагч. Тэг ер нь ингээд би сая зөв толгонд бодсон. Адар сүрэнгийн дууг ингээд сонсохудаа бас л одоо кантри юм шиг үгүй юм шиг тэгж одоо томьёолж болно. Монгол ахуйг аваад үзэх юм бол яг л одоо ардын уртын дуунууд ч ерөөг нь мал аж ахуй ер нь тий одоо орон нутгатайгаа амьдралыг илэрхийлж байгаа. Тэгээ Америк тайцлангууд яг л тэр амьдралаа дуулж байгаа шүү дээ. Тийм ер нь бол төстэй зүйл айгүй ихтэй. Тийм болохоор одоо магадгүй ерөөхдөө тийм зохиолч гэсэн илүү их гоё байдаг гэж магадгүй. Чи тэгэхээр яг дуу хөгжимтэй хизэнээс холбогдов. Тэгэл угсаа дуулдгүй хүүхдүүд юм. Хүүхэд байхад бүгдээрээ том өрөөний ад байдаг шүү дээ. Аав найз нар ирэнгүүт л дээ. Тийм. Тэгэл адилхан тэгэл дугаа багасаа ерөнхийдөө дуулдаг л байсан. Тэгээд шижилтийн нас явагдах үед нь бол огт дуулахаа болцсон байсан. Тийм. Хоолойч бүдүүрээд тэгэл дагаж дуулж чаддаг байсан юмудаа чадхаа байлаа. Аав ичи хоолойтой чи андуураад аа. Тийм. Аавын хоолойтой айгүй хандуурч мандуурдаг гэсэн. Тэгээд буцаад нэг 10 11 дугаар анги бангасаа. Миний хоолой ч гоё юм биш үү? Гүй нэг тийм амар тухайн үед мүдий гэж боддог л байсан. Аав ямар ч нэг гитар авчирж игэл тэгэл буцаал нөгөө гитартайгаа ингээд ноцолдож идэл дуу мод болдог болоо. Тэгэл буцаа ерөнхийдөө сэргсэн. Гэтэ тэр амар сонсож шилжилтийн насныхын үеэр нь хүмүүс ингээд гэрлүүн залангууд нь аавынхаа өмнөөс аавнгууд нь ингээд аавтай нэг андуураад яриад идэгсэн гэдэг. Тийм яг манай аавын найзнаа бүгд ирээд юу нөхшөө мөхшөө. Аав тийм унтж байгаа байхгүй. Тийм нэркана аав унтж чинь тийм ямар муухай бүдүү болоод болсон юм. Тэр өөрийг ерөөсөө тэгж боддог юм л шүү дээ. Мэддэг юм л. Тэгээ нөгөө ярилцлаган дээрээ өөр нэг ярилцлаган дээрээ үеэл ахчин яг юун дээр авиалыг монголчууд руу өөрөө ингээ бүртгүүлж исэн. Тэгээд тэр ах бас ерөнхийдөө чамайг ингээ хардсан байлээ шүү дээ. Энэ тийм ер нь бол яг тухайн үед манай ах бас бизнес хийдэг байсан. Нэг лаунж энэ төр ажилладаг. Тэгээ би тэнд нь очиж дуулдаг байсан байхгүй. Тэгээ ер нь одоо бодоход бол тэр амар бас том бэлтгэл болсон. Тийм тэгээ дээрэс нь би өөрөө ч гэсэн ер нь гэртээ хэдэн зуудаа дуулдаг байсан мэдэхгүй байна. Тэгээ өдөржингөө ингээл ямарчсан дуулцдаг л байсан. Тэгээд манай ээж их ч хоёр ямар санда намайг өрөөнд оронгууд ёо гэдэг дээсэн тэгтлэн дуулцсан байсан. Тэгээд яг тэмцээнд орохын үед бол вижүүр оюутан нэг мөр за дараа нь олё төгсөж байгаа бол юм олё гэж жоон төвшөөгд идэг гэсэн. Тэгэл манай ах яг отж байгаа л намайг хөтөлж авч бүтгүүлээл тэгэл анх яг тааландад орж ирсэн. Тэгэд инженер уулуурхайн чиглэлээр төгсөн мэлээ шүү дээ. Тэрийгээ бол одоо ингээд орхицсан цэвэр яг дуун дээр төвлөрөөд ажиллаж байна уу тий сүүлийн үед. Тийм ер нь бол яг ер нь мэрэгжлэрээ огт ажиллаагүй тий. Оюут яаж захад оюутан байхдаа тэмцээнд орсон. Тэгээд мэрэгжлэрээ огт ажиллаагүй шүү дээ.
Тэгээ бас нөгөө аймагаас нэг л одоо мандат авдаг. Тэр мандатаа авч чадсан. Тийм, уул нь болоо. Уул нь бол тийм, уул нь бол яг давгүй сурдаг байсан. Тэгээд нисэх техникийн механик гэдэг. Одоо манай аймагт бол ер нь бүх аймагт нэг л ирдэг байгаа. Тийм, тэрийг аваад тэгээд уул нь яах вэ? Гэтэ би тэрүүгээр төгсөв. Уул уурхаараа эрдэнэт рүү явсан ч гэлээ тийм байсан шүү дээ. Шилжчихсэн. Гэнэ нэг юуны шинжлэх ухааны суурьтай хүн тэгээ давхар нэг урлагийн ингээд дуулах өгөгдлөө ангууд нь шинжлэх ухаанаа ерөнхийдөө урлаг тэр хэрэгжүүлж байна. Гүй шал хоёр ондоо зүйл шүү дээ. Нэг яг одоохондоо нэг амар авцалтаад байгаа юм бол байхгүй. Тий. Гэхдээ яг магадгүй зүгээр би өөрөө анзаардгүй болохоос магадгүй кино минь үзэхэд ч юм уу тий. Урлагийг чинь өөр амар олон юмнаас мэдэрч болно шүү дээ. Тийм магадгүй тэр болгондоос нөлөөлдөг гэж магадгүй тий. Би өөрөө л дуулахад нэг тэр анзаардаггүй байгаа юм шиг байна. За тэгээд сүүлд сая Америк явсан сонин сонсолт бас тий. Хизээ явчаад ирөө бичлэгээ хэр удаан хийв. Тэгээд бид нар бол саяхан ерөнхийдөө бичлэгийг үзсэн шүү дээ тий. Нэг хоёр сарын нэгнээс ерөнхийдөө яг 7 хоног болгоно нөгөө. Ингээд товоогдаад цэцэгтаад явсан. Тэгээд яг бичлэг нь бол яг 11 сарын дундуур 11 сарын сүүлээр хийгдсэн. Тий. Тэгээ яг энэ удаагийн оролцсон тэмцээн нь болохоор America's Got Talent Fantasy League гэдэг. Дөөдийг хүртэл дэлхийд даяар зохицсон бүх Got Talent-уудын зөвхөн файналд үзсэн хүмүүс дундаас 40 хүн урилгаар оролцож байгаа. Ер нь 40 зөвлбөрл тэр тэмцээнд байгаа гэсэн үг. Тэгээ магадгүй жил болгон ч юм уу ингээд цохогдоод явах байх. Сүгөөч байсан магадгүй би ямар тэдний юу болж байгааг яадаг. Тий. Тэгээд мэдээж очиод оролцоод ирсэн. Тий. Тэнд хэр удаан байв? 90 очин нэг 2 сар орчим баг болцсон уу? Тий, сар гарна маань ч юм уу. Бангийн тэндээ бэлтгэлтэй л байв уу тий? Үгүй бэлтгэлээ энэ ч яг нөгөө зураг авалтан дээр очичвол тэгэл буцаад ирээд явуулсан юм уу тий? Тий, ер нь бол яг хэрэгтэй үедээ тэнд байчаал тэгээ бусд үедээ наашаа ирээд энэ ч бэлтгэлээ энэ хийгээд багийнхантайгаа ярилцж байгаа дууны сонголтон дээр ч юм уу тий. Гэтэ дууны сонголтон дээр тэн чи бас яг нэг өгсөн дуугаа дуулах боломж байхгүй гэж сонсч байсан би. Тийм яг тэр болгон ер нь бол бас тэгэл нэг дуу сонгоод дуулаад байхгүй л тий. Гэтэ бас ер нь бол асуудал бий. Одоо цаад ид чинь сонсохгүй юм чи ярьчих юм уу? Тий. Тэгээд одоо яг хүссэн дуугаа дуулна гэх юм бол одоо би 2018 онд бас The World's Best концерт оролцож байсан. Тэгээд тэр үед ч гэсэн яг хүссэн дуугаас дуулж чадаагүй. Тэгээд саянх дээрсэн дуулж чадаагүй. Тэгээд ер нь бол нэг дууг 5 жил үзэлдээд одоогийн байдлаар дуулж чадаагүй лээ. Тий. Тэр нь ямар дуу юм бэлээ? Тэр нь Moon River гэдэг дуу. Тэрийг тоглолтын дээрээ дуулчих юм шиг тий. Үгүй яг ч бас дуулна гэвэл нөгөө би чинь ер нь жоохон юу гэдэг ч нөгөө бүдүү олоотой хүмүүс чинь нэг юм цоглог дуу дуулах нь жоохон ховор. Тэгээ тийм дуунууд нь одоо цоглог дуунууд нь ч гэсэн нөгөө хүнд хүрсэн одоо тийм цоглог дуунууд нь жоохон цөөхөн дүү байдаг ч гэх юм уу. Тийм яг хөө гэхдээ цөөхөн харьцангуй цөөхөн байдаг тийм. Тэгээ тийм болохоор ер нь жоохон тоглолт маань юм уянгийн хайлал ихтэй болчиход байдаг тийм. Тэгээ тэр бол тийм болохоор яг зарим нэг уянгийн дуунуудаа хасаал тэгэл бэлдээл ээжлээ. Тэгээд Америкт нэг хэсэг Америкийн лейблтэй хамтраад уран бүтээл хийжсэн. Тэр Америк туршлага тэрнээс ер нь ямар хөө байсан бэ? Юу олж мэдсэн бэ? Харин одоо яг ингээ монголчуудтай гар нийлээд ингээ ажиллахаар ер нь хоёр ялгаанууд ер нь ямар байсан бэ? Соёлын ялгаа мэдээж байна л да. Тийм яг хөө ер нь бол дуу бүтэх процессээс хавлал мэдээж шал ондоо. Тийм гэхдээ яг ер нь бол яг хаанч ажилласан хүн яг ингээд нөгөө санаа оноо нийлдэг ч юм уу те яг юм vibe таадаг хүмүүстэйгээ ажиллана хамаагүй илүү хамар. Тийм тэгээ яг тухайн үед бол тэгээ бас нэг жоохон санаа оноо таарахгүй эсвэл одоо жоохон урлагийг үздэг үзэл таарахгүй ч гэсэн юм уу те. Тэгээд яг нэг амар удаан хамтарч ажиллаагүй. Тийм тэгээ энэ ч нэрээд яг Монгол country гэдэг төсөл нэгдээд явсан байж байгаа. Тэгээ одоо болохоор 5 сарын сүүлээр дахиад Америк явна. Тэгээ энэ яг миний одоогийн байдлаар хийж байгаа цор ганц анхны одоо бие даасан тийм тоглолт. Тэгээ цаашаага дахиад ер нь Монгол дуугаар яг тоглолт тэг хизээ хийхээ бас мэдэхгүй маань ерөнхийдөө яагаад вэ гэхэлэр
Америкт хүмүүстэй бас хамтарч ажиллах гэдэг. Тасаад явах гэж юм тийм. Тэгээд Blue Label гэдэг Blue Cadillac гэдэг лейблтэй ерөнхийдөө хамтарч ажиллахаар ерөнхийдөө явж байгаа. Одоохон байдлаар яг бүх юм гэрээж мэрэлээгүй ярианы төвшөнд байж байна. За урлагийн талаар нэлээд ярьлаа. Одоо хувирын жоох орно гэж тэр найз охин ихнэр гэр бүл тэр талаар баггүй байгаа юу? Баажи ялтын нэвтрүүлгийн тэр чинь юуны цагаасаар юм ярьжтэй. Нэрээ бас нэг ойлголт юу яхад хэлэхэд одоо манай Баатар гэдэг дуучин байдаг шүү дээ. Сархад гэдэг дуутай. Тэгээд дээрээс нь миний дуунууд тэгээд альч дуун хизээж одоо байгаагүй ардын дуу мó биш шүү. Миний одоо 15-ны саран гэдэг тэр дууг болохоор нөгөө 15-ны саран гэдэг хуучны ардын дуу байдаг. Тэгээд тэрнтэй хүмүүс андуурдаг тийм. Түүнээс яг бүгдээр яг энэ цаг үед зохиогдсон. Одоо Гүзаахын үгийг бичсэн, Бяхын аягийн зохиосон. Баатрагийн дуунууд мандсан бүгдээрээ тийм дуунууд байгаа. Тийм дуунууд байдаг. Болон дээр санал нийлж байгаа гэвэл нэг юу тэхүү хамтлаг яг дааш гахч ярьдаг хүнүү одоо рок шиг адилхан байсан Монгол контраст яг ингээд сонсоход нас ингээд Монгол уур амьсгал яг шинэ юм байгаа байхгүй юу. Тэгээ дэлхийд ч гэсэн энэ өөрөө амар сонирхолтой шүү дээ тий. Ер нь бол Монгол гэдэг бол одоо Монголын юуны уртын дуучны ингээ ур чадварыг ингээд юу одоо country musicтэй яг тэр айтыг ингээд холбонгот шинэ юм байгаа. Одоо жишээлбэл бас нэг юуны Washington Post-ийн хамгийн шилдэг цомгуудын 23 оны хамгийн шилдэг цомгууд дээрээс NG шагнал авсан шүү дээ. Бас Монголын уртын дууг jazzтэй улаан гэдэг цомгоороо. Тэгэхээр бас шинэ одоо хуучин юмнуудыг ингээд холонгуудаа шинэ юм бүтээж байгаа. Яг тэрнтэй ер нь бид тэгж зүрлж байгаа. Нэг тиймэрхүү бас үг байдаг шүү дээ. Уусаа шинэ зүйл гэж байхгүй зүгээр мартагдсан хуучин зүйл гэж байдаг. Гэвчлэн нэг тиймэрхүү утгатай нэг үг байдаг шүү дээ. Тийм. Тэгээ ганц би юм байна. Америкт очингуудаа ерөнхийдөө тентгийн соёл ер нь зүгээр ингээд өдөр тутмын амьдрал ямар хөө санагдсан бэ? За тэгэл өдөр тутмын ер нь амар тийм харьцангуй нөгөө юм бизи байдаг хүмүүс шүү дээ. Тэгэл нэг юм ажилдаа ирэхийн тулд ч юм уу 2 цаг явдаг. Тэгтээ яг магадгүй зүгээр нөгөө илүү тийм стрессгүй амьдэрч болдог газар л баг л да. Тийм болохоор ер нь бол нэг тийм годамжаар өнгөрч байгаа хүмүүсийг харахаар нэг тийм амар тийм гонигтай нүдтэй хүн байхгүй те. Яг би дээрэс нь их хвчлэн ч яг дандаа Калифорниад хэлээд байсан болохоор. Тэгээ угаасаа юм дандаа л нэг юм цоглог гарууд л явж идэв шүү дээ. Ямар ч тийм юугаа одоо стрессгүй бүх юм ингээд хүн өөрөө яг хөдөлж чадчихлаа байвал тэгээ угаасаа амьдрахад хангалттай боломж нь байгаа болохоор тий. Интгэс арай өөр юм байна да. Тийм интгэс арай одоо тэгээд нэг одоо яг одоо шоуны үед ч юм уу яг одоо зохион байгуулалтын дээр бол угаасаа одоо хөрөнгө мөнгнөөсөө чавуулаад байдаг. Тэгээд яг зохион байгуулалтын төвшөнд бол үнэхээр супер хийдэг. Маш олон хүмүүс ажиллаж идэг. Тэгээд хүн болгоно нэг хүн тэгээд ковин дагаад явж идэг ч юм. Тэгээд хүн болгон тусдаа машин байдаг ч юм. Тэгээд бүх юм цаг нартай амир зохион байгуулалт өндөртэй. Тэгээд бусад үедээ нэг ингэсгээд байж идэг болохоор нэг айхтар бас тэгэж хүн амьд соёлтой суралцаал нэг амир хүмүүсийнх нь аж амьдралыг нэг ажиад байсан ч бас байхгүй тийм. Гэхдээ нөгөө юу Гаталантын бичлэгийн үеэр бол яван орон байсан тэгэнгүүтээ бас нөгөө нэг юу даатгалтай байсан учраас наашаа цаашаа ерөнхийдөө нэг тийм явах боломж байгаагүй байсан. Тэр нөгөө Америкийн лейблтэй хамтарч явах үед ер нь тэнд бас одоо нам суух үедээ Монгол ерөнхийдөө хажуудчин монгол хүмүүс байсан уу эсвэл дан Америкчуудтай холбоод байсан яг монгол хүн бол байсан. Тэр тухайд бас намайг дэмжиж нэг бүсгүй хажууд маань байсан. Тийм манай орчуулагч байг хамт явж байсан. Тийм. Тэгээд дээрэс нь одоо ерөнхийдөө бас тухайд бас дэмжижсэн ч хүмүүс бас байгаа. Тэгээд сайхан л байсан даа. Би ч өөр амар тайван төрөлх юм болохоор нэг амар тэгж дигдэгнэл ингээл яддаг штеп. Өөрөө яг ингээд хаач ус амар гоо тухай болчихсон. Тэгээл
ер нь бол хөгжим сонсоол алах үедээ алхаал тэгэл явж идэг болохоор өөрөө тийм тайван болохоор нэг хайхтар тэгж юм ажиад байдгүй байж магадгүй. Тэнд очингуудаа нөгөө телевизийн шоунаас гадна яг Америк зэрэгтлийн өмнө тоглож үзчихсэн үү? Клуб ч юм уу тий? Үгүй. Яг нэг дууны клипэн дээр нэг юм клаб ч юм уу баанд юм дуулж байгаа юм шиг тийм. Дүрс автай. Тэр үед юу яасан? Ерөөхдөө бидэд ингээд яг дуулж байгаа юм шиг. Гэхдээ яг стил клип хийж байгаа болгоо ингээд ам барайл байж исэн л да. Яг ер нь бол хамгийн яг энгийн хүмүүсийн дунд үзсэн performance тэр л байх юм уу та. Тэнд тоглолт үзэж country ч юм уу эсвэл амьд хөгжмийн тоглолт үзчихсэн үү? Үгүй бас дийлэнхтэй тэгээ нөгөө тэмцээнээр явцдаг тэгж хамаагүй дураараа гэж ороод ээж болтго болохоор. Тэг шоудж модж болохгүй мө тий? Үгүй энэ амьд атгалтай явж идэг. Тэгээд миний амийг чинь $1,000,000 ч юм уу өмнөсөн байж бас тий. Тийм болохоор чинь тэр хүмүүсээс тийм эрсдэл гарах. Бас жоохон бариатай л явсан юм тий. Тий. Юм бол яг хөө гэхдээ бүр юугөө бүр буудлын хөөрөө тэгээ шиг хараад байхгүй л тий. Гэхдээ яг хөө ерөнхийдөө бол бас нэг юм жоохон хэмжээ эзгартай ч юм тий. Тэгэхээр ерөнхийдөө тэнд яг ингээд чөлөөт завтай үедээ юу хийх вэ? Үгүй яг тэгээ нөгөө ажилдаа очсон байна. Тэгэл яг ажиллаад энэ ерөнхийдөө дуу сонсно. Дуулах гэж байгаа дуугаа эсвэл өөр дуучныг ч юм уу тэ яаж тэ үгээ илүү гоё байх вэ? Яаж тэ хөгжим маань ямар хуу байна ч юм уу ай сонсох эсвэл тэгэл яг дуу сонсох юмнуудыг л төлхөө эндээ өдөржингөө тэгэл дуу сонсоол өөрийгөө бис салгаал. Яг өдөржингөө ойрлохгүй гэхдээ ер нь бол бас бидний ажил чинь бас бодох ажил амар ихтэй шүү дээ. Тэгэл хаалгаа гаманж мамнах гол услахгүй л гүт тий. Тийм л. Тий хайрлж хамгаалал тий. Мэргэжлийн бичлэгч чинь тийм гаммаа баг уншиж байгаагүй. Тийм яг насаараа л өөрөө явж YouTube багштай. Тий. Тийм. За тэгээд за Америкт байсан яг одоо ер нь Монголд ингээд ажиллаад яг урлагийнхаа ямиг хийгээд хөгжмөөгээд дуугадуулаад ингээд тэрнээс гадна яг хувь хүнийхээ хувьд одоо өөр сонирхол одоо сонин юм юу байна те тэрийг бас мэдмээр санагч байна. Одоо хүмүүс харахаар ингээд за энэ хэрнээ одоо дуулдаг Эрка маань дуулдаг гэж харж байгаа. Хөл бөмбөг сонирхдаг. Тэр бусад чөлөө цагаар юу хийж гин те ямар бүсгүй таалагдж гин Монголд шоудж гин тэр хэрээр орё. Окей. За шоу моо бол гайгүй. Гайгүй шүү. 50 л байдгийн бэ ямар ч байсан. Тий. Одоо би ингээ яг анзаарахаар уус амьд хөгжмийнхэн маань ер нь бол нэг тэгэж нөө клаб ч юм уу тэгж орж нэг шоуд түү харьцангуй юм намах хөгжмөнтэй газар хоорондоо мазраал нэг юм хийргүүлээ. Тий. Илүү гоё тийм тухтай байх дуртай ч юм уу. Эсвэл дээрээс нь нөгөө одоо ажилласаа болдог багтал өдөржингөө ингээ чанга хөгжмөд байждаг болохоор дахиж нэг чанга хөгжим сонсох хүсдэг баг. Тийм тэгэл яг тэрний ижишгээр ерөнхийдөө бол нэг тийм бас клаб нэг орж марддаг шүү дээ. Тэгэл альхаар жоохон амуухан чийлрээл тий. Нэг хүнтэй ч гэсэн нэг 5 үг сайлгаад нэг орилохгүй ярьчих. Яриад нэг би нэгээ сонсчих хэмжээний ч юм уу. Арай гоё тийм тухтай газраар үйлчлүүлэхээр дуртай. Тий. За тэгээд өөр ямар асуулттай л би яг асуултын дагуу л хариулж өөрөө хөгжмөөс гадна өөр сонирхол одоо хөл бөмбөг тий. Хөл бөмбөг. Ер нь бол спортод сонирхолтой. Би одоо хөлбөмбөг 21 жил үзэж байна. Саксон бөмбөгөөс 10 хэдэн жил үзэж байна. Тэгээд ер нь бүх бөмбөгтэй бүх спортод амар сонирхолтой. Арсеналыг дэмжиж байгаа. Реал Мадридын фэнтэйгээд Арсенал зүйл үе дэмжиж байгаа гэсэн тий. Тийм яг сүүлийн үед ч яхад нөгөө Ла Лига ч өөрөө тэр болон гараад идэх болохоор тэгээ уусаа гарч байгаа юмнасаа бас нэг хүн чинь нэгийг дэмжих хэрэгтэй үстэй. Тэгээ ерөнхийдөө бол Арсеналыг дэмждэг их тийм ер нь бол яха хэдэн жилийн өмнө гэдэг ч юм уу Sir Alex Ferguson үед бас амар тийм бусдаас аим ялгардаг байсан тоглолт нь. Тэгээ тэр үеэс ахуулаад ерөнхийдөө бол Арсеналыг дэмждэг. Тэгээ яг Sir нь бол Real Madrid ер нь бол Арсенал Реалаар тоглоход би Реалыг л дэмжинэ. За спортод дуртай юм байна. За дараагийн асуулт нь болохоор ямар бүсгүй таалагддаг вэ гэдэг асуулт. Гаднах төрхөөрөө нэгдүгээр гаднах төрхөөрөө хоёрдугаарт одоо зан арын шинээр.
гаднах төрхөөрөө гэхлээр тэгэл сүм болгол мэдээж гүнжтэй суухыг хүсэн шүү дээ. Гүнжтэй л хамт байхыг хүсэн шүү дээ. Тэгээд мэдээж гой нүдэн дул ахын царайтай ч юм уу те. Тэгээ гой би нүдэн дөрөв дуртай. Гой нүдтэй онд бол дуртай. Тэгээ гой нүд гэдэг нь нэг тийм заавал давхраа махраатай гэдэг биш те. Нэг тийм надад нэг тийм юу санагддаг ш. Нэг эмхтэн хүний гой айл нь өөрт нь зөгцөн айл байдаг шүү дээ. Тэг яг тэрийг ингээд яг ингээд гаргах үедээ гаргах чаддаг ч юм уу тийм. Тэгээд жоохон зан аашаа гэх юм бол би ч өөрөө жоохон 50 дөдөлг юм болохоор жоохон тийм дүрсөө дэггүй төрлийн юм илүү дуртай байх гэж боддог. Одоо ч нэг эрэгтэй хүмүүсийг ерөнхийлөхдөө бол нэг хоёр хуваадаг одоо өгзөг хардаг, хөөх хардаг тийм. Энэ хоёр нь аль нь илүү дуртай вэ? Тэгээ мэдээж хоёлаа байвал гоё. Тэгж яриад хоёлаа байж болохгүй юм тий. Болно ш. Тийм яг хоёлаа байхгүй гэх юм бол тэгээд одоо арай хэрэглэхэд амраар нь одоо хөхөл бах та тий. Сайхан стрессээ хүчээж бол хийж байгаа. Тийм. Өгцөг чинь одоо банк бариад ажиж болохгүй шүү тий. Арай ойрхон чинь тий. Тий арай нэг ядч гартай ойрхон чинь тий. Тэгээ сайхан стрессээ тайлчна. Тэгэхээр юуны зан чанарын хувьд бас хилчлээ. Ер нь бол нөгөө чи өөрөө 50 хүн учраас илүү нэг тийм диггүй. Тийм нэг юм яг гоё дүрсгүй байх үедээ амар гоё дүрсгүй байцдаг те. Гэхдээ ер нь бол бүх юм гоё хэмжээтэй байж ижил яг гоё баланс нь. Тэг хүнд таалагдсан шүү дээ. Тэгэл нэг диггүй гэл одоо юу юугүй нэг. Дуулж охин найрж ирсэн үү? Дуулж болж. Гадаа навчсан гитар барайж тэгж мэдж байгаагүй. Би чинь яг X-тэйгээ 5 жил үерхэд 19-с 24 хүртлээ тий. 19-с 24 хүртлээ үерхээс алсан шүү дээ. Тэгээд ямар ч сан одоо хамгийн гоё юм гэх юм уу да. Би бол X-тэй нэг жил орчим яг гараар бичсэн захиа өгдөг гэсэн. Романтик залуу шүү дээ. Гүнээс нэг жоохон тийм юм байдаг л ах гэхдээ бас нэг айхтар бүр бас тийм романтик шиг. Гэхдээ надад бол нэг гоё санагддаг. Гэт одоо ч манай X баг байдаг хаа талцсан байдаг хаа. Уут дөрөн шахав захиа. Тэгээ 10 20 жил дараа гэлтрийг чинь тэгэл зарна шүү дээ. Энэ God talent гар бичмэлнэ гэдэг. Handwritten. Нэрээ гоё дуудлага бодолтойгоор бас тэгж болох. Дуудлага бодолтойгоор тий. Хүний амьдрал гэсэн тэгж нөлөөлөх юм шүү дээ. Тэгээд 19-аас 24 өдлөө бараг 5 жил ингээ удаа би одоо чинь өөрөө 5 жил үерхэж байгаа. 1 жил гарan үерхчихсэн байхаа. Нэг удаан ингээ үерхлээс юу тэр альтанаас юу ньюс сурсан бай. Өөрийгөө бас нэг таныг мэдэх зүйлүүд гарч ирж штэ удаан хүнтэй үерхээр. За тэгэл ер нь бол ярилцлага ер нь бол яг хосын хувьд бол ярилцах юм хамгийн чухал гэдэг. Тийм. Тэгээд тухайн үедээ ингээл бүх юм гоё болоод байгаа юм шиг гэнэ яг ингээ болох үед ингээд хүн өөрийгөө бас одоо яг өөр өнцгөөсийг харж үздэг тийм нэрээ би магадгүй ингэсэн бол илүү байх байж ч юм уу те. Тэгээ яг юм тэрнээс бас сурсан зүйл амар сурахын цааш ядаж өөрийгөө нэг өнгөсөн зүйл зөндөө байсан. Тийм. Тэгээ юм нь бол нэг тэгж тэр хүнтэй 5 жилиг өнгөрөөсөндөө жоох тарамсдгүй. Яг одоо сансандаас нэг амар харамсдгүй. Тийм. Тэгтээ яг зүгээр болоогүй тийм магадгүй. Тэгээд тэгтээ маш олон сайханд орсон байна. Тийм болохоор ер нь бол нэг тэгж яадаг. Би ер нь бас айгүй өөдрөг төрлийн юм шиг. Одоогийн бага Эркад чинь тэр 5 жил бас нөлөөтэй байгаа шүү дээ. Бас би ингэж бодоод урлагийн хүмүүс ерөнхийдөө яг нэг юм гонхтой мэдрэмж ч юм уу эсвэл жаргалтай мэдрэмж тэр хүний одоо дуунд ч юм уу маш хүчтэй ингээ нөлөөлдөг байж магадгүй гэж би зүгээр хувьдаа боддог байхгүй. Тэнгүүд салсны дараа яг ингээд одоо дуунд ч юм уу эсвэл тэрэнд гаргаж байгаа зүйлүүд чинь илүү бас хүчтэй ч болсон байж магадгүй шүү дээ. Тийм магадгүй би ч бас 50 төрөл миний яг сэтгэл хөдлөлмөд нэг тийж амар ил гарахгүй. Тэгэл яг магадгүй дуулахад л гардаг баг. Дуусаа очиод за баярлаа.
дуулж явахдаа ингээд гинт уйлж мэлэл ч юм уу эсвэл дуу сонсоод уйлж мэлэл тийм emotional байдаг уу? Гайгүй шүү. Ер нь бол яг би өөрөө болохоор тэгж боддог байхгүй. Одоо энэ дууг сонсоод миний авсан мэдрэмжийг тэр хүмүүс намайг сонсоод бас аваасаа гэж хүсдэг байхгүй. Тийм болохоор нэг төрлийн юм чинь бас ажил шүү дээ тийм. Бас бүх зүйлийг ингээд 100% сэтгэл хөдлөлтөд даатгаж болохгүй. Тийм. Хүн илүү гой таатай байл мэдээж арилгахаар өөрийнхөө сэтгэл хөдлөлийг оруулна. Тийм. Гэхдээ тэр тийм бас нөгөө хэмжээгүй байж болохгүй. Тийм. Ер нь бол тэгж боддог. Гэтэ яг л инженеэр орж ийн одоо жишээл инженеэр чинь одоо механик гэж бодъё л доо тий. Тэр бүх машины одоо мотор нь бүх юм нь тослогоо бүх юм нь ингээд тохирсон байх хэвээр, массалтай байх хэвээр. Тэгэнгүүт нь ингээд дуу хоолой гэдэг бас тэгээ энэ багажаа яас ингээд зөв ажиллуулахын тулд нойртой байх хэвээр. Дээрээс нь яг тэр хүнд яг тэр өөрийнхөө мэдэрж байгаа мэдрэмжийг тэр долгионы үхийн тулд бас л тохируулах шаардлагатай байдаг л ах тэгэл. Хичээж л явна да. Тийм яг нөгөө бас яг хүмүүс яг тэгэж асуудаг шүү дээ. Ингээд чи яагаад төлөмөг дуртай юм бэ гэдэг ч юм уу те. Тэгээ би болохоор тэгэж хариулах дуртай байхгүй. Одоо би яагаад ээж аавдаа хайртайгаа мэдэхгүй. Зүгээр л тэр юмны бүх одоо тэр хүний бүх зүйл надад таалагддаг ч юм уу тийм. Тэгээд яг адилхан хөл өмгийн ч юм бүх юм таалагддаг. Дууны ч гэсэн бүх юм надад таалагддаг болохоор би тэр зүйл хайртай байх. Тэгээ нэг юм заавал нэг юм шалтгаан хүмүүс асуугаад байдаг шүү дээ. Тэгээ нэг тийм амар хайртай дуртай зүйл нэг тийм оноод хэлчих шалтгаан бас амар ховор л байдаг. Тийм тий. Бид нар ч гэсэн ягаад кекс дуртай байдаг юм бол гэж читэр яриагаа тийш оруулах гэж зүтгээд байхгүй тий. Олон шалтгаантай. Ярьж болно шүү асуудал. Би зүгээр яг ингээ асуулт нь тэгж яваад байхаар л тэгээ хариулчих шүү. Тэгээд авьяаслыг монголчууд ингээд ялангуутаа тухайн үед Монголд хамгийн одоо хамгийн их үздэг шоу байсан. Тэгээд тэр үед юу н хүмүүс ингээ яаж исэн нөө? Араас ингээл болол тий. Ер нь тэгэл яг хүмүүсийн хандлага бүх юм амар өөр болчихно л доо. Тий. Тэгвэл би ч нэг тухайн сошиал маршал ер нь огт баг ашигладаг байсан. Тэгээ тийм болохоор нэг тийм зарим нэг хэцүү ч юм уу те юмнуудаас тэгээд амар айтайхан холоор өнгөрцөн шүү дээ. Тий. Ягаад гэвэл одоо бит хоёрын хувьд ч гэсэн ингээл годамжаар ингээд явж байхад ингээд араас ингээд сонсож явах хөтөө нөгөө юу комедиан хин явж штэ ингээл хүмүүс ингээд зөвлөгөө харц ингээд хараад яваад байдаг штэ тий. Тэр ингээд мэдрэгдэг. Тэгэнгүүт нэг чиний үйл бол тэр чин барыг одоо нэг 10x 20x ч юм бүр илүү ажиглагдах байсан байхаа гэж бодож байна. Тийм ер нь бол нэг бодлын бас жоохон ингээд төвхтэй штэ. Эвгүй тий. Манайхан ингээд хараад идэх гэсэн. Тийм амар юм хулгаануудаар харж байгаа. Харин тий. Тэгээ ингээд зүгээр явж байхад нөгөө энд нүд гүнгүүч ингээ хүнд угаасаа анхаарал татчихдаг шүү дээ. Тэгээ ингээ харахаар ингээ амар эвгүй харж марна. Тэгээ нэг зүрж дуусааг байхдаа шивнэлдэж эхэлдэг ч юм уу тий. Яг нэг тиймэрхүү юмнууд байдаг. Гэхдээ би өөрөө нэг амар харьцангуй бас асуудал орооцолдог болсон шүү дээ юм уу. Хүмүүсийн хандлага хөвчлэн дандаа надтай амар гоё эреглэдэг тий. Тийм годамжаар хүртэл өнгөрөхдөө дандаа одоо инэмсэглээд тийм ядаж тийм эсвэл гоё инэмсэглэдэг ч юм уу. Тийм дээлэгтэй тийм байдаг болохоор амар бас хатадад илүү гоё тийм зүгээр л ингээд хүн болгонд нэг төрлийн ингээд нэг бодлын ихлээл яваад байгаа юм шиг санагддаг шүү. Тэгээ бас яг сонирхож байгаа охтууд амар хиссэн бах тий чамаг. Араас чинь жоохон гүйлдэж мүлдэл ч юм уу. Тэгсэн л байна та тийм. Гэхдээ нэгдүгээр тийм сошиал нэг амар ашигладаг. Болохоор жоохон хол өнгөрцөн. Хоёрдугаарт яг үнэндээ монголчууд ч бас нэг тийм юу штт. Ирээл нэг яг юм яриа өдөх гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү тал дээр манайхан нэг амар юу яадаг болохоор гайгуулдаг гэсэн. Тэг хэдий ингээд таалагдж байгаа ч юу юугүй очиод сайн уу юу байна гэдэг нь шүү дээ манайхан чинь нэг санаа зовлттой тийм. Санаа зовоод чих юм уу тийм нэг тийм байдаг байна. Тийм. Тэг нөгөө юу авиасын монголчуудын дараа нэг хэсэг чимээгүй болсон шүү дээ тийм. Тэр хугацаанд яг юу хийжсэн? Тэр хугацаанд бол тэгэл сайхан амарсан дөө ер нь бол тийм.
HD-ийн продюсингийн гэрээ санал болгоод тэгээд яхад тухайд би зөвшөөрөөгөө. Тийм. Тэгээд л ерөнхийдөө яг ялагчийн гэрээгээд хамгийн сүүлийн эфирт гарснаас хойш 1 жилийн хугацаанд үргэлжлэдэг гэрээ. Тэгээд хамгийн сүүл би чинь 2016 оны 11 сарын 11-нд ч эфирт гарч байгаа. Тэгэхээр 17 оны 11 сар хүртэл тэгээд нөгөө бүх юм HD интернет дамждаг болчоор ерөнхийдөө тэгээ HD-тэйгээ гэрээлээг болохоор тэгээд нэг тийм яг юм хийж бас болохгүй нэг тийм үе үүдэг. Тэгээд 17 оны 12 сард дуусаад 18 од яг урилга ирээд тэгээд The World's Best гэх шоу явсан. Тийм байна. Би ч юм тэр нь амар 50 төрлийн тэгээ яг нөгөө хаанч үс ингээд тухайлцдаг тийм тэгээд ямар ч хүн байсан ингээд нөгөө ямар ч үнтэй яриа мараа үзсэн ингээд тэр хүний ингээд нэг тийм гоё юм нь юу байж болох вэ гэж юм нэг тийм өөдрөг үзэлтэй төрлийн юм уу тийм болохоор тэгээд нэг тийм хүнд нэг юм амар анзаарахдахгүй ч юм уу гай болохгүй юм ингээ өөртөө амар гоё анзааралтай яваад тийм чаддаг төрлийн юм шүү дээ амар юу чухал чадвартай байна тийм тэгээд ингээд нэг тийм хэцүү байсан ч гэсэн ингээл байнга энийгэл ер нь л тийм олондоо бүтэндээ гээл тэгэл явчихдаг. Бүр ингээ хамгийн дотны найзууд чинь ер нь ямархуу хүмүүсээ ер нь одоо crew гэж нэрлэх юм бол ерөөдөө хідэн хүнтэй байгаа бай. Одоо зөндөө тэгэл тийм одоо бол зөндөө сайхан найзууд байна. Тийм. Тэгээд яг хуу янз бүрийн мэдгэл уусууд байна тийм. Тэгээд яг хуу хамгийн гол нь яг найзуудтайгаа ингээ байхдаа ч юм уу нэг амар сайхан хүндэлдэг, кэрэлдэг тийм. Нэг нэгэндээ гоё сэтгэлээ зориулж чаддаг тийм. Хоёр нүүргүү тийм. Тэр нь бол ирчүүдийн нөхөрлөлт чинь тэр мэр юмнууд амар гоё чухал байдаг ш тийм. Тийм. Тэгээ нэг юм нөхөрлөлийн бас хэмжээ хязгаараа мэддэг ч юм уу тийм. Тэгээ тийм хүмүүс бол зөндөө байдаг. Тийм олон сайхан найзууд байна. Тэгэл хэнийг хийхгүй сайхан найзлаа ш. За тэгээд одоо ер нь бол илүү төлхөө яг хөгжим дуу яг энэ ажил дээр л төвлөрсөн ер нь яваад байгаа юм шүү дээ. Тийм би чинь угаасаа юуны орд вэ чи? Би хоньны орд. Хоньны орд. Мөрөөдөл угаасаа хоол байгаа. Тэгэл өдөр болгон ямарваа нэгэн байдлаар тэрлэг байдаг ингээл ядаж бэлтгэлээ өдөр болгон хийх ч юм уу те. Өөрөөсөө шалтгааллах юмудаа ингээд хийж л байдаг. Тэгэл угаасаа айгуулаад тэгэл дулсаар агаал өгөх бах төө. Тэгээд 4 жил одоо 28 тагаа шүү 28 настай тий. 4 жил ингээд сингл явгаад ингээд 5 жил ингээд харилцаанд байлаа. Тэгээд одоо тэгээд сингл байлаа. Дээрс мэд нөгөө ажил том зорилготой байгаа. Тэр үе юу сингл байх ямархуу санагдаж байна. Яг мэдээж яг нөгөө карьер талдаа бол илүү хамаарч. Тийм. Хувь хүн талдаа Хувийн талдаа гайгүй тэгээд болно шүү дээ. Болоод л шүү дээ. Амьд л байна явж байсан. Тэгээд болоод л идэв шүү дээ. Даахын. Гэтэ угсаа яг нөгөө ингээд гэр бүлтэй болчоор чинь нөгөө талаас уус урлагийн карьер чинь. Тэтэс жоохон тийм. Мэдээж одоо мөрөдлөхийн төлөө энийг хийж мээрээдэг. Гэтэл тэнд ингээд гэр бүл авч юмар байдаг тийм. Ядаж нөгөө ажилдаа хандах хандлага нь хүртэл 100% биш болчихно тийм. Тийм болохоор угсаа ер нь бол дэлхийн бас бүх том лейбл мэблүүд ер нь бол дандаа одоо статусаа өөрчлөхгүй гэдэг ч юм уу тийм. Хэрвээ чи сингл бол сингл байх хэрэгтэй. Тийм. Эсвэл гэр бүлтэй бол магадгүй тэрийгээ жоох юм нууц байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм юм гэрэмэрээ. Эсвэл өөр уттай юу чамаа гэдэг суулган ч юм уу. Jay-Z, Beyoncé одоо Cardi B, Offset нар шиг. Тийм яг одоо тэгээд энэ нэг төрлийн бизнес шүү дээ. Тэгэл яг одоо яг гэр бүл рүү юунд нь ч яарах вэ тий. Тийм юунд нь яарах. Тийм юунд нь манайхан ч гэсэн бити яарлаг. Тэг мэдээж том зорилго байгаа юм чинь тэрнийхээ төлөө бас мэдээж хамаг бүх хүчэл тавих нь л зөвлөх хэл та тий. Тийм. Энтэй цугаа байлээ тий. Явж итл нэг юм гарч ирэх үү. Чамд ер нь одоо нэг юу хамгийн сүүлд хизээ болцсон бэ? Болцсон бэ? Тий.
Төөх бүр ингэж бодох хэмжээний байлуу. За. За нэлээ удаан бодож шүү. Би ч яаж амар мартам хаа. Амар мартна. Гэтэ гайгүй хэлгүүдэн ч одоо юу л он гарснаас хойш болцоо хэлгүүд. Яалаа харин. Тийм одоо ястай яг орж ирдэг. Тэг яаж яхаар нөгөө болцохоор нэг амар тэгэж бас юу яаж чадахгүй. Сүртэй гадуур мадуур хамт явж чадахгүй. Гадуур мадуур явал. Тэгэхээр чадахгүй болохоор. Гэтэ ер нь бол нэг 2 сар мандаж байна. Болцох ерөнхийдөө чиний хувьд ерөнхийдөө төгс болцоо гэж юу гэж ойлгох вэ? Яаж болцвол чамд ер нь таатай мэдрэмж үүсэх вэ? Би ер нь бол гэртэл үйж юм юу идэх вэ гэдэг нь биш. Хинтээ идэх вэ гэдэг нь амар чухал гэж боддог. Тийм. Тэгээд магадгүй төгс болцоо гэдэг бол яг одоо болцож байгаа хоёр хүн ингээд би нэг амар гоё мэдрээд харилтан одоо яриан ч гэсэн юм тийм. Бүх юм амар гоё байх нь л одоо хоёр хүний яг тэр нэг мэдээж болцоо чинь нэг танилцалт одоо нэг төрлийн танилцуулга хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэр хэсэг нь анхны сэтгэл ч юм уу тийм. Ингээд бүх юм гоё байхлаар магадгүй тэр нь л илүү төгс болцоо юм болов. Түүнээс нэг амар тийм юу хийж байгаа нэг чухал биш шүү. Юу хийх нь амар чухал шүү дээ. Тэгээ надад бол бас тийг санагддаг шүү. Ингээд нэг юм ирчүүд нэг юм юу хийхийг мэдэх хэрэгтэй юм шиг тийм. Тэгэхээр надад тэр нь жоохон бас сонир санагддаг. Тийм ямар миний ертөнцөөр аялцгаа гэдэг зүйлийг биш. Уул нь бас эмхтэн хүн бас өөрийнх нь хиймээр байгаа зүйлийг хийж болно. Тийм хоорондоо ярилцаад хоёулынгийнхан сонирхож байгаа зүйлийг ч юм уу болцохтой хийж болно шүү дээ. Тэгэхгүй тэгэл нэг эрэхтэн тиймүүд нэг юм дуртай дургу за тэгэл тийм байгаасаа гэж юм төсдөг шүү дээ. Ер нь эмэгтэй хүн чинь өөрөөсөө айгүй хэцүү төрлийн хүмүүс шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүмүүс илүү гоё бараг санаачлагтай байх юм бол тийм харилцаа нь илүү гоё тийм одоо галтай байх байх гэж боддог шүү дээ. Nice. Гэтэ ер нь эмэгтэй хүмүүс одоо дурлж мурлахаар ингээд нэг юм гал асаад тий. Тэгээд ингээд дуу мууч нь бүр цаанаасаа ундарч мундраад одоо монгод орж мараад тийм нөлөө байх уу ер нь? Байна шүү дээ. Ер нь бол яг хүчтэй яг сэтгэл хөдлөлийн үед ер нь бол бисэн юм бас болно шүү дээ. Тэгээ шинэ юуны гинт орж игэлээ. Гинт нэг үзэг бал барай суух ч юм уу тий. Гэтэ миний ээж нэг тийм гэж байх уу тий. Энэ 9 цамгийн яг хамгийн одоо сэтгэлийн одоо хэлбэлт хамгийн хүчтэй сэтгэлтэй байсан дуу чиний хувьд аль дуу вэ? Гэхдээ яг тэр ингэх бас хэцүү. Яг үгэн дээр нь бүрэн ажилласан дуу нь аль нь вэ? 9 хүүхдийнхээ энд нь илүү хайртай байсан юм шиг тий. Яг бүгдээрээ л амар гоё. Бүгдээрээ л яг ингээд хувьдаа гоё юм дурсамжтай ч юм уу тийм доонод. Тэг яг алийг нь гэх юм бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг нөгөө одоо ер нь хуучны 3 дуу байгаа шүү дээ. Тэр 3 манаас надад гоё санагддаг. Ягаад одоо эсвэл нөгөө ийм гоё юм байгаа шүү гэдгийг хүмүүст ингээд таниулах гэж байгаа тэр юм маань ч юм уу зориг маань ч юм уу те эсвэл тэг үнэхээр үсэ гоё дунд болохоос гоё санагддаг. Тэгэл бүх дуунууд мал гоё дөө. Найзын тухай дуу маань гэхэд одоо ингээд бүтсэн дүүх мүгээс ахуулаад тэг 15-ны сар гэхэд чинь бас анх одоо би ингээд 15-ны сар амьдрал баян гэдэг хоёр дууг дөнгөж аяыг нь сураад компьютер дээр сонсож байгаа сураад тэг үгийг ингээ барьцсан ингээ гайдалж байгаа байхгүй тийм. За надад дуулал тохирох нь үгүй юу гэд тэг манай продюсер суудсан тэр чинь сонсон шүү дээ. Тэгэл тэр мэр чинь ингээл тийм дурсамжууд байхлаар чи би одоо яг тэр нь илүү гоё энэ нь илүү гоё гэж хэлж чадахгүй л. Миний яриа сонсогч би амар сонсогч байна. За. Надад сонсогч юм. Гэтэ сонсогч нарт сонсогдсон уу? Микрофон руугаа жоохон ойлгож байгаа юм сонсогч тий. За тэгээд
Ер нь бол манай үзэгчид бас цамгийн сонсож үзхийг хүсэх юм бол хөгжмийн бүхэл платформуд дээр орсон байгаа юм байна. Spotify, Apple Music тэг бүгдэн дээр нь M-Music дээр ч бас байгаа хэрэг тийм. Тэгэхээр онлайнаар бүгдээрээ бас сонсоод үзээрэй. Тэгээд бас таалагдсан дуугаа комментээр доор бичээрэй. Яг чи өөрөө яг ажиллаж үгийг бичсэн одоо бүрэн бичсэн дуу нэл нь яг миний дуу бол яг өргөн дээр нь бол яг тэднэр нь бол продюсерууд ажилласан байгаа тий. Би чинь одоо яг хөө хүн болсных бас хэдэн дуу байдаг л та. Тэгэхээр ер нь бол цацаагүй. Шинэ жилийн арга хэмжээнүүд дээр дуулдаг. Тийм ер нь бол Christmas-ийн дуунууд ч өөр амар гоё шүү дээ. Би өөр дарах амар дургу байхгүй. Тэгтээ яг хөө ингээд нөгөө одоо баг ажлынхаа онцлогоор ч юм уу ингээд ямарваа нэгэн байдлаар заавал өөрийгөө дааруулж явдаг байхгүй. Тэгэхгүй бол тэгээд би ч нэг юм дарах дургу болохоор зуны нэг баг бороо орсон өдөр ингээ хоолой мол өвдөж өгöd гэдэг гэсэн. Тэгээд одоо ингээ хүчээр ингээ би тасгадаг гэх юм уу. Тэгээд дарах үнэхээр чин сэтгэлээсээ дургу боловчиг одоо Christmas дуунаас болоод баг өвөлд дуртай ч юм шиг болж байна шүү дээ. Тэгээд дуунууд нөр амар гоё болохоор би дуулах амар дуртай Christmas дуунуудыг. Би бас дарах амар дуртай. Одоо хүртэл би нэг юуны надтай одоо хүмүүс болцох байна. Тимээний носон оомсон өмссөн гэдэг. Дотор өмднөөсөө ч салаагүй байгаа хаа бараг гэсэн. Бараг тий. Би чинь дотор өмдөө үлчтэй шүү дээ бараг. Тий. Оо. Шинэ жилийн арга хэмжээнүүд дээр ингээд бид нар одоо урлагийнх нь халтур ингэж ярьдаг шүү дээ тий. Тэрэн дээр тийм хөгжилтэй паянтай зүйлүүд явж ирсэн нь хүмүүс чинь тэгэл тий жоохон халаалттай байдаг тэгээд зориг орцсон байдаг. Харцангуу гайгүй. Би өөрөө нөгөө ер нь анх одоо миний айдал чи сенатор байхгүй. Тэгээ ингээ нөгөө сенаторыг ингээ харахаар ингээ байнга амар гоё классик байж лээ. Тэгээд магадгүй яг нөгөө тим хүнээс гоё үлгэрдүүрэл авдаг болооч тийм үү ингээд ер нь бол ингээд ямар ч арга дээр очсон амар гоё классик л байж ах хүсэлтэй тий. Тэгээ нэг тийм амар паян маян ингээд байх юм харьцангуй гайгүй. Гэхдээ би ч нөгөө яг ярих тал дээр айгу маргахан штэ. Тэгээ нэг юм жоохон эвгүй үг мөг хэлсэн тохиолдлоос байж л гэдэг. Оо тийм үү. Тийм. Гэхдээ дэрийг би өөрөө сандгүй. Тэгээ манайхан л нэг хоорондоо ярьж ирсэн. Тэгээд би нөгөө GCI гэж анх яг ямар учир мочтой гэдгийг ч мэдэхгүй. Тэгээ нэг арга хэмжээнд дээр очичоод тэгж хэлсэн гэсэн. Тэгээд тэгээ хэлсэн агуулга нь болохоор нэг юм за би яг GCI энэ дэр гэж сайн мэдэхгүй байна. Яг эхлээд бүгдэнд нь сайн байна уу гэсэн л хата. Тэгээд GCI энэ дэр гэдгийг яг сайн мэдэхгүй байна. Бодвол та нар их мундаг болсод байх гэж хэлсэн. Тэгээд би яг тэрийг өөрөө санддаг байхгүй. Гэтэ үнэн л хэлсэн бай. Би бас өнөөдөр подкастн дээрэгт нь яг нөгөө хослолтой ирсэн байхыг хараад яг үнэхээр яг классик байна гэж бас бодсон. Анх харангуйта. За баярлаа. Гэтэ арайч уулна банк чи юм биш л дээ. Ажилтай болохоор тийм яг ингэсэн явж таарлаа. Нэг кантри дуучны өмсдөнөөс орооч тамс арай нэг өөр өгдөг штэ тий. Тий. Тэрийг ер нь хаанаас худалдаж авч байна? Монголд бол байхгүй штэ тий. Гото нэг амар кантри дуулдаг гэл нэг амар бүр юугүй бас. Кантри дуучдын дэлгүүрэ гэж байхгүй штэ. Тий. Тэгэл юугүй шаттай замсамсууд. Одоо тэр нь ер нь бол нэг амар сонирн байха болцсон бах уу. Тийм. Тэгээ би ер нь л өөрөө бол ер нь бол юм болж өгөөл ер нь бол хослолтой л дал яваад байвал надад бол их гоё гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ одоо ерөөсөө өөрөө дуртай болооч тэр юм уу энэс ерөөсөө юу яахгүй төртөхгүй. Тийм. Ботинг илүү тухтай л байгаад байгаа. Бараг илүү тийм тухтай байгаад байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Хослоодаа эн чинь оюулдаг уу? Оо янз бүр ер нь бол тийм хослол уудаач гэх нэг амар ч бас тийм хослол уудтай ч биш ээ. Гэтэ ерөнхийдөө нөгөө яг сенатороо гараад жишээ авчгаа дандаа хар хослолтой байдаг. Тийм. Тийм болохоор тэгээд хар бараан юмнууд л их хөвчлэн өмсдөг дөө. Тэгээд
янз бүр харьцангуй нөгөө нэг тийм дундаж бийтэй юм шиг байна. Тийм зарим ярс үе мүйд бол тэгэл дэлгүүр мэлгүүр ороод авахд бол яг айтайхан таарад идсэн шүү дээ. Илүү дутуу байхгүй. Синатраг ягаад юу хар өнгийн хослоод өмсөж байгааг шалтгааны мэдэх үү? Гүү шүү дээ. Сони юм тий. Ер нь мэдхгүй тэр юунасаа л болдог. Тухайн үеч тэгэл уусаа амар мах завтай гэдэг гэсэн тэгэл яг тийм дандаа смокинг өмсдөг. Гэвэхээ зангаа та. Тийм. Тэгээ одоо би ч тийм ирвэхээ зангаа зүгээд байна шүү дээ. Тэгээ жоохон яг мэдээж хүндэтгэлийн юм дээр зангаа зүухийг болтгол доо. Гэхдээ нөгөө хоолой доошоо гарах тусам хүзүү ингэж бүдүүрдэг байхгүй. Одоо болчин гараавал. Тэгэхээр нөгөө энэ дээдлээ товчлохоор эсвэл зангаа зүчгэр жоох юм бариад байгаа юм шиг санагдав. Тэгээд хөвчлэн жоохон зангаагүй л. Одоо тэгээд 5 сар тоглолтоо хийчээд 5 сарын сүүлээр Америк руу явчих юм шүү дээ. Тэгээд тэндээ хамтарч ажиллаад тэндээ ер нь удаан сууршиж ажиллах юм уу? Эсвэл наашаа ер нь нэрээ очих юм байх юм уу? Гэхдээ тэгвэл сайн л. Тэнцэнээс ирэхгүй. Тэнцэнээ гоё ажил маань болоо л байвал одоо сайн л энэ. Битгий ирээсэй л гэж залбирч байхгүй. Одоо тэгээ ер нь яг хаа ингээд за Fat Cat дээрч гэдэг юм уу тэг ингээл байнгын ерөөхдөө манай дуучид эднэр чи өөр өөрсдийн гэсэн тоглолтуудаа хийгээл байж идэг штэ тий. Тиймэрхүү байдлаар дараагийн тоглолт бол болох нь тодорхойгүй юм биш үү. Тэгэхээр одоо энэ тоглолтоо хэдүүлээ үзэх юм бол бас ер нь бол хэрэгтэй юм биш үү гэж. Тийм. Ер нь бол яг бид нэр ер нь бол гоё дуу сонсож таашаал авах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тийм яг эцсийн зорилго. Тэгэхээр одоо яг тэр тал дээр илүү ихсэн ажиллаж байгаа. Ер нь бол тийм амар гоё сонсоход бол гоё таатай байх байхаа гэж бодож байна хүмүүс. Чи жоохон байхдаа ингээд уцаар хүн амьтантай танилцдаг байсан уу? Үгүй би өстө гэрийн уцаар гэр сур гэдэг үг төс би. Гэрийн уцаар охин мөхөн залахгүй юу? Үгүй. Яг хөө тэр нь гэтээ миний үед чинь харцангуй нөгөө чатмат байсан болохоор тэгэл нэг мерсер хоорондоо мессеж бичдэг л байсан л ах л та. Тий. Гэхдээ ер нь бол би яг юм гэр сур гэдэг амар тийм дарах үг төс. Нэр имиж нэрээ юуны танаа сургуулийн чинь захирал байсан юм шүү дээ. Тийм ба манай баг сургуулийн захирал байсан. Тэгээ ер нь л яг имэгийн хатуугаараар үсцэн. Тийм. Тэгээд яг тийм гэр сур гэдэг л тийм төрлийн үг төс. Одоо нэг тэгэл ер нь XS-ээс халаад нэг арай жоохон хүч би ингээ бодсон чинь хүч ямар сонирхолгүй амьдэрсэн ч юм уу гэж бодоод тийм. Тэгэл одоо нэг аяа найзуудтайгаа сайхан гарч орно. Гэтэ яг нэг юм клабд дургуун чинь тэгэл бас цаанаасаа дургуул идэв тий. Яаж сайхан гарч орсон клаб нэг орохгүй. Жохон чейлэрч гисэн л нэг газар. Тийм гоё хүмүүстэй гоё ярилцах дуртай. Юм яриа суучих. Би бас яг тийм одоо клаб орох дурггүй яг өмнө бол одоо нэг найзтайгаа дагаа явдаг байсан л да. Одоо бол бүр орхоо болсон алкогол ч гэсэн хэрэглэхээ болсон. Тэгээ миний дуртай газар нь юу вэ нөгөө хүүхдийн цагийн фумо шишэ татангуудаа цай уугаад сайхан юм ярих эсвэл караоке ороод найзтайгаа нэг юу цаг 2 цаг дуулчаал тэгэл гоё санагддаг. Та хэдэд гоё караоке гоё идэх байх л та. Харин тийм. За би бас нэг асуулт асуумаар байна. Тэр нь болохоор зүгээр л хөвгөлтэй байдлаар асууж байгаа шүү. За. Одоо Монголд байгаа олонний танил эмэгтэйчүүд байна шүү дээ, тий. Тэднэрээс крашлж явдаг гэх юм уу те. Энэ ста эмэгтэй айгуу гоё хүн дээ гэж боддог эмэгтэй ч юм байна. Од гэрэл гэдэг хүнийг крашлсан. Гэтэ би нэг ч удаа яг амьдаар нь харж байгаагүй. Тийм. Гэтэ ер нь л одоо л гоё л ихч. Яг үндэ баг бити хараасаа л гэж боддог. Тэгээ миний яг төсөөлөлд байдаг тэр хүн бол одоо угаасаа яаж ч утсан цаг хугацаа өнгөрцөн тий. Бас тийм яаж одоо залуу насны гоё сайхан шиг байх хэрэгтэй тий. Гэхдээ бол стил ингээд харахад хаяа нэг юм Instagram дээр хүлээж яхад их ч угаасаа амар гоёроо л байж байгаа шүү дээ. Бие тэр надад тэр бие авч явж байгаа тэр хөдөлмөр тэр юм нь илүү их таалагдаад тэгээ крашлдаг болсон баг та. Амьдралын хэв маяг тий. Тийм үгүй тэр миний ч яг үндэ нэг сайн гэдэг шүү дээ. Од гэрэл их юм байна. Залаад тийм юм байгаа юу? Надаа юу? Одоо байлгүй яг надаа юу чимгэгч таалагддаг шүү дээ.
Ямар ч юмгээ. Тийм. Монгол ижлийг тий. Бас нэг тийм юу дигжин классик одоо леди талдаа. Тэг гоё хаалаатай. Гоё хоолойтой. Бос юм гэсэн бас гоё яах. Мэдгүй л тий. Тийм ээ гоё хүмүүсийн бүхэл юм нь гоё байдаг тий. Чамд одоо ингээд өөрөө ингээд классик хувцалдаг бол нөгөө нэг юу чамд одоо ингээд таалагдах те магадгүй ирээд үерхэх тэр хүнийг бас нэг юм классик одоо леди талдаа стилтэй байгаасаа гэж хүсэж байна уу? Үгүй би ер нь харинж баг миний эсрэг төрлийн хүн байвал надад илүү гоё сонирхолтой байх гэж боддог шүү дээ. Ер нь нэг тийм гоё нээлттэй тий. Одоо тэргөө гэж та яг үндэ би ч 28 жил амьдэрсэн л хөөгд шүү дээ. Тий. Тий. Доторх нь бол тийм стил яг хөөгтөрөө л гайгүй хөөгтөрөө л баг шиг байдаг шүү дээ. Гэтэ ингээ үргэлжлүүлсэн X чин ер нь бол бас яг чиний эсрэг төрлийн хүн байсан уу? Тийм. Ер нь бол яг эсрэг төрлийн тийм хүн байсан. Жохоо юм галзуу малцуу тий. Тий. Надад бол тийм байвал илүү гоё хөгжилтэй байх гэж санагддаг шүү дээ. Тий. Харин ч бүр гоё спорт гоё хууцсан байна. Чөлөөтэй хууцсан өмсдөг ч юм уу тий. Тэгэхээр ер нь яг баг ангитай ингээл гэр сургууль гэж явсан. Тэгээд нэг бүсгүйтэй 5 жил үргэсэн эднэрээс нь харахаар ер нь бол нилээн одоо нэг юм сахилгагуутаагүй л юм шиг байна те гэж. Гэхдээ хань ямар сайндаа X-с алчаад ингээд нөгөө баг анги мангтай сургууль Монголд байхдаа нөгөө юм хүүхдэд чинь зодоон зохион мохоо хийсэн байдаг шүү. Би ингээд эсвэл миний мартамхайгийнх юм уу ингээд найзуудынхаа сонсохоор ингээд тэг задлаа тийм ээ ингээд хоорондоо юм ярьж байгааг сонсоод би яг тэр үед ингээд би ямар ч дурсамжгүй шахуу амьдэрсэн байх та гэж би өөртөө харамсаж ирсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол за одоо жоохон өөрөөр амьдрах хэрэгтэй юм байна. Тэгэл шууд задлалтаа л тий. Гэхдээ яг суур юм угаас алгахгүй байгаа маа та тий. Гэхдээ ядчил нэг юм 25 хүрчээд ч юм уу дестрий болж үзэж байгаа байхгүй тий. Надад тэгэл ингээл яг ингээл за ядаж гоё. Амьдрал маань арай жоох ингээ гоё сонирхолтой болж байгаа юм шиг. Нэг дурсамж морсомж Стрип орох мэдрэмж ямар байсан бэ? Стрип орох. Тэгэл тухайн үед бол амар тийм юу сонирхол байсан шүү дээ. Ингээл 25 гэдэг чинь худал чинь баг нэг 90 хүн болчиход тий 90 угархаа болчиход анх тийм газар орох орчин тэгэл пүүх гэлээ нэг юм киноч үзэж байгаа юм шиг санагдал тий нэг юм яг бодит биш юм шиг санагдал тий ядж хаа жоохон алкогол эргэлцэн тий тэгэл нэг юм ер нь бол амар тийм ийм амьдрал байд юм уу гэж баг бодох шиг тий байсан юм уу тий тэгэл тийм л байсан та гэхдээ одоо ингэ бодохоор гэхдээ бас амар зөндөө гоё зугаатай тийсэн найзуудтай тэгэл тэгээ нэг стриф оронгууд нь бүжигчд чамайг танингууд ер нь тэ ажилласан уу? Гол байх шүү. Гэтэ ер нь бол яг мэддэг л тэ. Ер нь бол тэгээд одоо танигдаад яахалтай ч үлээ тэ. Гоё туулдаг шүү. Бүжиглж явахтай юу. Тэснэ нэг 5-ыг биш 10-ыг 20-ыг өгөөл тэ. Бас нэг айтаахан шиг танилцлаа ингээ айтаахан шиг тийм хүч. Тийш тэ гоё. Тэ гоё ер нь эмэгтэй хүн гоё тийм нээлттэй гоё юм ярьж хөрдөг байхтай амар гоё. Тэр штэ. Эмэгтэй хүнтэй юм ярих амар амттай байдаг штэ ер нь бол. Тийш тэ. Гоё юм зохицуул байж ирсэн. Тэгтээ нэг тийм юм тохирдог нэг юм гэж байдаг тий одоо ингээд зарим хүнтэй юм ярихаар тохирохгүй зарим хүнтэй юм ярихаар тохирно штэ. Нэг тиймэрхүү байдаг штэ. Тэрэн шиг одоо кекстер ч гэсэн би одоо хоёроос тэгжэл асуух гэдэг юм л та ингээд амар гоё ингээ яриа хөрөнд таарад байснаа тэр нь таарахгүй байдаг юм байдаг уу эсвэл одоо яриа хөрөнд таарахгүй мөртлөө тэр нь таардаг хүм бас байх уу одоо тийм сонголт байвал алийг сонгох вэ? За ярь гэхлээ. Яг тэгэл яг тийм сонголтын дээр товчаад байна уу тий толчоод яг хоёр л сонголт байна. Нэг нь яриан таарад байгаа кексэн таарахгүй байгаа. Нөгөөх нь яриан таарахгүй байгаа гэхдээ кексэн таарад байгаа. Гэтэ яг тэр эмэгтэйг чи яг юу гэж харж яах гэдгээс шалтгаалах байх л та тий. Би юу?
уус тийм үг байдаг шүү дээ. Нөгөө сайнтай суугаад сайхантай нь явал молчлоо те. Тиймэрхүү төрлийн үг байдаг шүү. Тийм. Тэгээд чи ирвэ эхнэрээ гэж бодож байгаа бол мэдээж яриаг өөрөө таардаг л илүү цаашаага амарлах л. Тэгэл зүгээр яг гоё юм. Тухайн үедээ гэвэл тэгээд гэх юм бол мэдээж секс нь илүү хамттай л бах л та. Тийм. Гэтэ ер нь ингээд надад бол тийг санагдчих. Ингээд яг гоё хоорондоо ингээд стил нээлттэй ингээд ярьчих юм бол тий. Бүх юм амар гоё бас байж болох юм шиг л тий. Мэдээж ингээд секс гэдэг бол хин энийг гоё байлгах гэж байгаа зүйл шүү дээ. Тийм. Тэгээд тэгчээд нэг нь ингээд нэг юм мангар өөрийнхөө одоо нэг жоох юм ичдэг зангаас болоод ч юм ингээд хийгэндээ тааламжтай бус байх нь ярилцж байгаа л дараа нь гоё болчих юм шүү тий. Буцаал тэгэл нэг тэр харилцаа унтрах л тийм одоо үр дагавартал хүрэх баг. Тэрний оронд тэрхүү стилт хоёр хийж л байж тээ. Стил хийж юунд нь санаа зовоод байгаа тий. Тэрний оронд гоё ярилцаад энэ гэчүүл илүү амар бах тий. Надад бол ийм тохиолдол байсан. Секс бол маш амар гоё тохирдог. Яриа нэг нийлдэг одоо нэг жоохон хичээж ярихгүй бол одоо юу амар нэг зарим хүнтэй ингээд урамтай юм ярихад амар урамтай байдаг шүү дээ. Ингээл яриа нь өөрөө ингээл яваал байдаг. Тэр тохиолдолд бол ерөөсөө би нэг өөрийгөө бараг нэг хүчилжээж юм ярьж байгаа. Дээрс нь би ч өөр амар дотгошоо интровертэд тал төрлийн хүн учраас тэр надад амар ядаргаатай байдаг одоо чимээгүй баймаар байдаг тэгсэн мөртөө нэг ярих хэрэгтэй байдаг тий. Гэтэ энэ хоёр нь хоёулаа болж ивэл бүр үнэхээр бүр сайн юм. Тэгвэл бүр супер. Минийхэр бол ярддаг нь таарсан байхад нөгөөтгийг тааруулчих бас болох байхад. Секс бол тийм харьцангуй бас яг үндэ тааруулчих болох л зүйл байх. Яг зүгээр гоо нээлттэй л байж байгаа. Гэтэ нэг яадаг шүү дээ. Зарим хүмүүсийн одоо яг нэг тийм юу тэр хоёр хүний одоо нэг амтналаг сүнслэг юм яг ингээд гоё ингээд тэгээ нэг хоёр лего шиг ингээд болоод байдаг. А зарим хүмүүстэй хичнээн гоё ингээд яриа нийлдэг ч мөртлөөд тэгэл тэр нь одоо тий жоохон яадаг л да. Тэгэл хүн тэгэл болохгүй байгаа юмнасаа тэгэл яаж игээл өөрийгөө аваад явчих тэгдэг. За тэгээд бид нар байнга асуудаг бас нэг асуулт өгд юм аа. Подкастт орж байгаа бүх хүмүүсээс. Тэр нь болохоор яг ийм өмнө нь болж исэн кексүүдээс чинь одоо фейлдж исэн гэх юм уу? Жохон хөвгөлтэй. Тийм бүтлгүүтжсэн түүх байвал бид нартэй хуваалцарэ гэдэг хэвхэв. Тэгээ бид хоёр бүр амар олон дугаар тэр зөндөө юм ярьсан хэвхэв. Тий. Одоо манай золоо чинь хүүхний урд бүжгэлч явлаа. Тэг чи өмнө босхгүй ч үе байлаа гэсэн. Юм байсан. Тийм. Заач бодоод тах. Ер нь гайгүй тий. Яг хөө үнэхээр бас нэг юм ядралт мадралттай үед нэг юм босоогүй бас тохиолдож юм уу. Байдаг бахан ганц хоёр маяг байдаг. Тэгтээ яг дийлэнх тэр нь тэгэл нөгөө X-тэй байхад л үнэнсэн баг л та. Тэгээ уусаа нөгөө окей тэр хүн намайг ойлгоно гэдгийг мэдчихэж байгаа болохоор тэгэл юу яатсан баг. Түүнээс их амар фейлд авахгүй тийм. Гайгүй. Би бас юм жаахан тийм дотгошоо төрлийн юм баггүй. Тийм болохоор тэгээ нэг юм тэгээ нэг айтайхан ер нь ямиг айтайхан ингэ зохицуулж чад тий бас зохицуулцдаг тий тийм бол тэгээ яг ингэ ядаж би бэлэн биш байх юм бол нэг айтайхан ингэсгээд нэг юм өөр юм ярьж мэрээд ч юм уу тий зайлуу гитар тий эсвэл тэгээ шаха шун тоглолт үзэх ч юм уу тий бас хийх болонтой байж болно шүү дээ тий тэгэл гайгүй шүү. Гэтэ ер нь жоохон хүн ингээд яг ингээд гоё ингээд яриг аваад явцдаг төрлийн хүн байх юм бол би ингээд тийм хүмүүстэй амар асуудалгүй яриад байдаг. Яг нэг юм хаалт тавьчулчих тийм. Надаас ингээд нэг юм
юм хүлээгээд байгаа хүнтэй би ингээ яг адилхан чимээ үүддэг нэг хаяа нэг хүчилж нэг стандартны нэг хэдэн асуулт тий. Тийм бас нэг жоохон тиймэрхүү ингээ энэ жоохон чимээгүүд талтай. Дуртай байрлалууд. Тэгээд шууд арчсан. Юу л гэдэг чтэй. Дийлэнхтэн тэгэл угаасаа хойноос манаас гэх тий. Нэг тийм стандартны хэдэн эргэжтэйчүүдийн байрлал гэдэг шүү. Тэгээд яг хөө дээрэс нь нөгөө миний эсвэл нөгөө сексиг юу гэж хардаг вэ гэдэг чинь талтах байх л та. Тэгэл яг нөгөө одоо хамт байгаа хүн маань яг тийм гоё байгаа гэж бас нэг мэдэрэн штэ тий харна штэ тий. Тэгээд яг тиймэрхүү үед илүү тийм яг байрлал гэхээс илүү яг тийм байх нь илүү гоё амттай байдаг ш нэг юм. Эрэгтэй ч нэг юм бахархал төрөөд ч юм уу тий. Эрэгтэйгээ гоё байхаа харахаар бас эрэгтэйс нэг тийм гоё бахархал төрдөг байх л та тий. Win-win situation. Тийм. Бизнес. Бизнес юм байна. Бэлгийн боловсролын тухай юу гэж юу н боддог вэ? Ер нь гэрийнхэн чинь тэр талаар мэдээлэл өгч ийсэн үү? Яаж бэлгийн боловсрол олж ийсэн бэ? Тэг бидний үед чинь хэцүү шттэ. Нэг амар аав ээж нар юу юугүй тэгэл бэлгийн боловсрол ярьдаг шттэ. Хүүхд чинь гидснээс төрдөг. Хилдэг юм тэгээд жоохон том болонгууд нэг хилдэг юм цаатыг юмнаас тэгээ гараа хүүхд аваад ирмээр өгс нэг жоохон юм яг хараагаад байгаа юм ирээ гэдэг. Айл охин жирэмсэн болгоч юу гэлөө. Охин жирэмсэн болгоч үгүй нэг юм эвгүй юм хийдэг л шүү. Тэгэл ер нь бол дийлэх бэлгийн боловсрлоо тэгэл найзуудтайгаа юм ярьж мээрэл тий. Тэгэл эсвэл порноноос ч юм уу тэгэл хатдаг л. Манусийн үед тэр чигээрээ жоохон тиймэрхүү л доошогоо наараа нээлттэй болсон баг. Ер нь тийш үү. Түн одоо манай аав ээж хоёр чинь гэхэд 67 69 оны хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг нөгөө хэцүү үед яг хаалттай үед ингээд бас яг хамаг залуунаас өнгөрцөн болохоор ч юм уу нэг тэгж юу яах айхтар ярилцаад. Тэгтээ яг ингээд суугаад юм ярих юм бол бас ярина. Тэгэхдээ тэр үед чинь нэг бацаан хүүхд норж ирчээл юу гэдэггүй ээж аавтайгаа секс ярих юм шиг. Хайртай. Тэр яг ер нь бол орчин үед бол тарцсангүй гайг болсон. Тэгэхээр тиймэрхүү яриаг ээж аав нар нь эхлүүлчихэж байгаарэ. Тэгтээ бас одоо юу хит их юуны тэр барууны соёлыг авахаас одоо жишээлбэл нэг баруунд чинь нэг жишээ нь юу гэвэл одоо аав ээж хоёр нь одоо хүүхдтэйгээ бүр одоо бүх юм ингээ яриад нээлттэй байдаг. Тэгэнгүүт одоо Монгол хүн жилүү тэр чинь арай л нэг юу нэг зааг хязгаар байх хэрэгтэй гэж хараад байгаа штэ. Угаасаа чадахчгүй тэгээд яг урдаа суулгахснаа. За энийг ийшээ хийдэг байхгүй юу махгүй гэж хизэж хинч ярьж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэгэл зүгээр л за тэгээд өсвөр насндаа очихоор тийм юм үзэх бах та найзуудтайгаа тэгж ярих бах та л гэл нэг тиймэрхүү ойр зурлал ярина гэхээс улаан цайн тэгж үл ярьж чадахгүй бах уу. Тэгтээ бол яах вэ тэгээд болох бах уу. Тэгэл нэг юм барууны хит нөгөө хит гэх юм уу те барууны нээлттэй юм одоо тэгтээ хүмүүс буцаад нэг юм таатай байхаа бараг болж явах шиг тийм. Азийг илүү сонирхож эхэлж байна. Азийн хүмүүсийг тэг хүмүүжлж юм те. Гэр бүлийн уур амьсгал эднэр те. Тийм. Бүх юмд нөлөөлдөг л байна. Тэг хүмүүжлээс ахуулаад тэр юмд хандж байгаа хандлага хүртэл ингээ бүх юм нөлөөлдөг баг. Тэгэл дэлхийд даяараа буцаад Азуудыг аягүй сонирхож чинь. Тэгэхээр яг хуу нээлттэй байх юм дээр гоё нээлттэй те. Гэхдээ бас юмны чинь гоё хинжээ таарчих юм байна шүү дээ. Нэг хэтрүүлэхгүй, нэг багтуулахгүй. Одоо нэг юм юу яваад байгаа шүү дээ. Хүмүүсийг юу хоёр хуваадаг гэж байгаа. Нэгний байл гэртээ очиод гутлаа тайлдаг, гэртээ очиод гутлаа тайлдаг. Америкчууд ер нь бол гутлаа тайлдаг. Тийм сонин те. Азууд бол тайлна. Ерөнхийдөө ингээ Монгол Улаанбаатарт амьдарч байгаа хүнтэй одоо ямар тоос болдог вэ? Бүх одоо тийм нэм бактери ч юм уу ялангуяа амар их алхаж байгаа хүнд ингээл гэрлүүгээ оронгуудаа тэгэл шууд явал гутлаа тайлал юун дээрээ нөгөө гутлаарч гэдэг нэг ч юм. Тэрэн дээрээ шууд ингээл тавиал тэгэл ааха. Түүнээс бол тэр гуталтайгаа ингээл таашаага явна гэхээр чинь тэгэл ёо. Амар. Тэгтээ бас Азуудын нөгөө юу гэж магадгүй те. Нэг бодлын тэр чинь нөгөө юм гэрээ хүндэлж шүү дээ те.
ер нь бол ингээд нэг юм бит бус юмыг ингээд мэдэрдэг, шүтдэг юм тий. Ер нь гэтээ яг ингээд цагаат тулахаар бурхангүй хүн байхгүй шүү дээ. Ямар шашингүй байж болох чиг бурхангүй хүн байхгүй шүү дээ. Цагаат тулахаар ингээд бүгдээрээ ингээд хийжтэй. Тий. Тэгэхээр илүү тийм нөгөө тийм идеал хоосон юмыг одоо мэдэх, шүтэх юм нь илүү одоо хүчтэй байдаг хаа тий бид нэр байдаг байж магадгүй азууд. За тэгээд яриаг нь бол ингээл сонсоол аймаар л юм байдаг гэхгүй юу. Энийг юм баг YouTube channel эднэр нээж мэгээ зүгээр юм яриад л идэг юм хийвэл бас алах юм шүү тий. Дуулах ярих хоёр гэхдээ шанал ондоо байдаг шүү дээ. Ер нь бол надтай ярьж байгаа хүмүүс дийдгийнх нь өөч чи юм нарийнхаа олоотой байсан юм уу? Нарийнхан ч гэдэг юм л ааш нарийнхан гэх. Дуулж байгаагаас ер нь арай өөр юм гэдэг. Тэгтэл гоё л хоолой тий. Тэгэхдээ наашаа цаашаа бол байна. Ер нь тэ асуулт нь юу янз бүрийн одоо зүйлийг одоо унших одоо лектор гэх юм уу тиймэрхэн бас одоо боломжтой ялангуяа гоё дуулж байгаа хоолоогоороо яг ингээл хоолоо гэдэг дэмсгийг яг зөв ашиглаж чаддаг юм бол ялангуяа эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний хоолонд амар дурладаг гэдэг юм сонсчихсон үү тий. Тэгээд чихэн дээр нь цэцэг ургуулдаг гэдэл шүү дээ гэж би. Бүдүүн хоолой гэх юм да тиймэрхүү доод арай нэг одоо юм ч тийм ер нь жоохон бүдүүн хоолой л хараарай ойлгоч тий. Энэ хоолой чи өөрөө угаасаа одоо байгалийн инстинктээр эмхтэн үннийг илүү их татдаг. Ийм хоолой сонсохоор ч юм уу яг одоо тэр хүнийг илүү тийм эргэжинлэг гэдэг ч юм уу эрэхтэй иршүүд одоо тийм нэг юм хамгаалах юутай хүчтэй ч гэдэг юм уу тийм эмхтэн үннийг тийм энэ яг ирэх хүн гэдэг нэг тийм мэдрэмж төрдөг ч юм уу тийм энэ бол төс тийм байдаг юм. Харин тийм бах. Доод үнг яа, дээд үнг яадаг. Одоо эрэхтэй дээд үнг. Яахчгүй л те. Тэгэл бас тийм хоолонд нь ч гэсэн дурлж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Ер нь бол. За тэгээд ерөнхийдөө энэ хүрээд хэдүүлээ дуусах уу? Тэгээд ямар ч гэсэн би бол хэдүүлээ 5 сарын 4-нд уулзъя. Зайсан хийл дээр амьдрал баян country амьдрал баян гэдэг нэрийг нь утгын нэрээ яриаггүй юм шүү дээ. Дууны нэр нь цомгийн нэр нь. Тийм, ер нь бол дууны маань нэр. Тэгэл ер нь угаасаа амьдрал чинь амар баян шүү дээ. Тийм, одоо манай Баатрагийн маань энэ төсөлд орсон түүхээс ахуулаад бүр ингээд хүүх тийм үг юм ярьж юм шиг те. Тэгэл амьдрал ер нь алхам тутамд амар гоё баян байдаг. Тийм. Тэг яг сонсож байгаа хүмүүст бас сонирхолтой хэлэх юм бол яг тийм гоё нэг country орой болно. Тэгээд манай guest артистаар одоо Бат Оргил ах маань ирнэ. Болор хамтлагийн дуучин Оргил ах маань. За тэгээ Баатар Capital Band Батмаа гэдэг ч юм уу ингээд ер нь аль хороос жоохон country-чдыг цуглуулахыг хичээсэн. Тийм байгаа. Гоё гоочны гоё дуунууд бас дуулагдана. Nice. За тэгээд зайсан хилд бүгдээрээ 5 сарын 4-нд те? Тий 5 сарын 4-нд. Зайсан хил дээр уулзцгаая. Тэгээд заавал үзнэ. Тэгээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэг хүмүүс бас гайх баха. Их эрдэн кекс дорцсон. Хүүе ийм ярьж болтгоо. Хүү энэ цаас чинь кекс гэж мэддэг юм уу? Хүүе хийдэг гэж байна. Тэг бараг л тий. Бараг л. Гэтэ ер нь бол яг нөгөө одоо царай маранаасаач болт юм уу? Тэгээд өөс бие авч байгаа болт юм уу? Хүмүүс ер нь нэг тийм намайг яг нэг юм ээжийн сайхуу их даруухан гэж л кекс гэж хэлж болохгүй тий. Эвдэрчээг үл байгаа шиг л байгаа юм л та. Гэтэ бол кекс гэж бол мэднэ. Таяараа удахгүй Америк явах чинь шүү. Тий. Яраараа. Би ч бас ярьж байна. Ердөө тэтгэн хоног үлдээ. За баярлалаа. Тэгээд манайхан тоглолтын дээр уулзцгаая. Тэгээд лайк, subscribe дараарай. Bye bye. Bye bye. Bye bye.